үзэл баримтлалыг бол дэмжиж байгаа. Тэгээ байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн яамныхаа нэлээд удаан ажилласныг бол мэдж байгаа. Тэгээд яг орж ирсэн төсөл зүйл залтуудаа харахаар бас нэлээд хэлц хэсгийн дэмжигдлээч бас гишүүдэд нэлээд ажил үлдээд байгаа юм шиг санагдаад байна. Энэ хүрээндээ асуултуудыг асууя. За төслийн 3.1-4-т за одоо энэ байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулиар бол 4 төрлийн үнэлгээг ярьдаг. Стратегийн үнэлгээ, төлөв байдлын үнэлгээ, хуримтлагдах нөлөөллийн үнэлгээ, тэгээд байгаль орчны нөлөөллийн үнэлгээ гэдэг. За одоо түрүүн Одонтой сайдын хэлсэн зэрэглэл 1, зэрэглэл 2, зэрэглэл 3-т хуваана гээд байгаа асуудал нь яг энэ хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөл дээр 3.1-4 дээр буюу төлөв байдлын үнэлгээнд дээр л харагдаж байгаа. 3.1-4 гэж залтан дээр яг байгаль орчны үнэлгээ, нөлөөллийн үнэлгээндээ бас орж сайн харагдахгүй юм. Тэгээ зэрэглэл 1 нь яг ямар төслөө хэлэх юм, зэрэглэл 2 нь ямар төслөө хэлэх юм бол гэд хаагаад үзэхээр бас байдаг. Тэгсэн мөртлөө 7-гийн 7-д засгийн газар толбогдох журмыг батлах юм шиг уншиж байгаа. Тэгэхээр хууль дээрээ зэрэглэл 1, зэрэглэл 2, зэрэглэл 3-аа тодорхойлж өгөхгүй бол нөгөө журам нь хуулиад даваад явчих ийм асуудал эрсдэл үүсэж байгаа мэт анзаарэгдэж байна. Энийг тэгээ бүгдээрээ яах вэ? За 3.1-ийн 6 дээр байгаль орчны нөлөөллийн үнэлгээ гэдэг. Одоо энэ маань нөгөө нийгмийн байгаль орчин нийгмийн асуудлыг хоёуланг нь оруулж ирнэ гэд түрүүний үзэл баримталд бичснээр бол тэгж ойлгогдоод байгаа мөртлөө 3.1-ийн 6-гийн нөлөөллийн үнэлгээг харахаар магадгүй энийгээ байгаль орчин таслал нөлөөллийн нийгмийн нөлөөллийн үнэлгээ гэд нэрлээд 3.1-ийн 6-гаа хөндөд ороод ирсэн бол зөв байх байсан юм болов уу? Тэгэхээр ингээл бас л нэг ажил үлдчихэж байгаа байхгүй юу? Тэгээд хоёрдугаар нэг асуудал нь болохоор ер нь энэ одоо аль ч төвшний үнэлгээг ярьсан гэсэн нэг төсөл гэдэг зүйлийг бол ярьдаг. Тэгээд төсөл маань өөрийнх нь тодорхойлолт нь зөвхөн уул уурхай биш байхгүй юу? Үйлдвэр байна, аж үйлдвэр байна, үйлчилгээнүүд байна, барилга байгууламж байна. Тэдгээрийг шинчлэх, өргөтгөх асуудал ордог. Тэгэхээр ингээд нөлөөллийн үнэлгээ чинь бас нийгмийн нөлөөлөл нь ч орж ирж яригдах ёстой. Тэгээ иргэдийн оролцоог энэ дээр нэмжийнэ, хүсвэл энтэй холбоотой үнэлгээнүүдийг хийлгэж болно гэдээ бас үзэл баримтлал их гоё бичсэн байгаа. Яг хуулийн төсөл дээрээ иргэдийн оролцоог хаана хангаж байгаа юм бэ гэд харахаар 14.1-4, 18.5, 18.7 бүгдээрээ зөвхөн уул уурхайг ярьсан. Газрын хэвлэлийн баялаг гэд. Бусад нөгөө эгийн голын усан цахилгаан станцын үнэр байдаг. Нөгөө говь руу явах гэж байгаа том усны төслүүдийн бас нийгмийн нөлөөлөл гэж бас гарна. Тэр бас нэг хөндөгдөөгүй. Тэгэхээр гишүүдэд их л ажил үлдчихэж байгаа юм шиг санагдаад байна. Энэ хоёр дээр хариулт авчаад тодруулаа авъя. За хариулъя. За энэ хуулийн төсөл дээр манайх ажиллахдаа яам дангаараа биш бас олон улсын энэ байгууллагаас тусалцаа авч одоо хуулийн зөвлөгөө, хуульчид, шинжээчд ажилласан. Тэгэхээр яг энэ талаар бас манайхан хариулт өгчөөрэй. Ер нь энэ нийгмийн нөлөөллийн үнэлгээг бид нар бас энэ хуулийн тусгаж өгснөөрөө эрх зүйн талаас олон улсад хөлөөн зөвшөөрөгдөх одоо боломж нэмэгдэнэ гэж үзсэн. За мөн энэ үнэлгээний зарчмаа олон улсад тавигддаг шаардлагад одоо айл болохоор нийцүүлэх талаар одоо нэлээдгүй одоо заалтуудыг оруулж өгсөн байгаа. Тэгээд яг энэ дээр ажилласан энэ олон улсын бусад одоо хууль эрх зүйтэй нийцүүлсэн хэд хэдэн орны хуулийг одоо яасан гэдэг дээр яам хариулт өгчгүй. Эсвэл манай олон улсын байгууллагын хүмүүс хариулт өгч. За яамных нь хэдэн нэмэр хариулах вэ? За 4 нэмэр микро бариад. За уян гишүүний асуултанд хариулт өгье. Үнэлгээний төрлийн хувьд бол төлөв байдлын үнэлгээ ерөнхий наривчлсан стратеги хуримтлах гэж байж байгаа. Энэ зэрэглэлийн хувьд бол энэ нөлөөлийн эрчмээс нь хамаарсан зэрэглэл байж байгаа. Тэгэхээр энэ хоёрыг тусад нь ойлгож харуул илүү тодорхой ойлгомжтой болох байх. Тухайлбал 1-р зэрэглэлийн хувьд бол төрийн захиргааны төв байгууллага, 2-р зэрэглэлийн хувьд бол аймаг нийслэл, 3-р зэрэглэлийн хувьд бол зөвхөн бүртгэлжүүлэлт үүсгээд явах юм л юм байж байгаа. Нөгөө талаас байгаль орчин нийгмийн нөлөөллийн үнэлгээний хувьд бол 3.1-ийн 6-аар байгаль орчны нөлөөллийн үнэлгээг юу гэж ойлгох вэ гэж энэ дээр хамар хүрээгийн зааж өгсөн байж байгаа. Энэ дээр нийгмийн нөлөөллийн үнэлгээтэй холбоотой асуудал нь бол орцсон. Нөгөө талаас хууль тогтоомжийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 38 дээр хуулийн төсөлтэй холбогдуулан бусад хуульд заасан агуулга
За уян гişүүд тодруулъя. За одоо үлцэн асуултаа асууж амжих нь яах нь. За амтаж зэрэглэлнийг ер нь одоо та энэ өгсөн төслийг маш сайн уншичаад орж ирж байгаа байхгүй юу дарга. Тэгэхээр энэ 7-гийн 9-дэр зэрэглэл 1, зэрэглэл 2, зэрэглэл 3 гэчээд тодорхойлт байхгүй наа. Таны яриад байгаа зэрэглэл 1-ийг тэр хариуцсан, зэрэглэл 2-ыг тэр хариуцсан, 3-ыг тэр хариуцсан гэж алгаа. Та өөрсдөө хуулиа уншсан байх гэж найдаа. Зэрэглэлийг хаана тайлбарлаж байгаа юм гэхээр 7-гийн 10 дээр зэрэглэл 1-ийн төслийг 5 жил хизээ тодтох юм бэ гэдгийг л бичсэн байгаа байхгүй юу? Тэнийг анх огт энэ салбарыг мэдэхгүй хүн орж ирээд уншлаа гэхэд зэрэглэл 1 гэж юугаач яриад байгаа, 2 нь юугаач яриад байгаа гисэрэн байгаад тэр 7-гийн засгийн журмыг унших хэрэгтэй болчихж байгаа. Тэгэхээр журам нь хуулиа давчих гад байна. Энийг яриад байгаа. За хоёр дахь нь одоо тэгэл яаж игээл асуухаас ер нь бол энэ альва нэг төслийн нөлөөлөлд өртөж байгаа бүс иргэн гэсэн тодорхойлт ямар ч хуулийн дээр байдгүй. Танай хуулийн дээр бас тодорхойлт байхгүй байна. Энийг яах вэ? За хэд нэмэр хариулах вэ? 4 нэмэр хариулъя. За нөлөөлийн бүсийг журам аргачлалаар тогтоож өгч. Тухайлбал одоо энэ дээр юу гэдгийг зэрэглэлийн хувьд бол хэрхэн авч үзэх вэ гэхээр тухайн нөлөөллийн эрчим, цар хүрээ, хүчин чадал энэ бүгдийг харгалзаад ингээд энэ зэрэглэлийг бол журмын авсралтаар буюу англиар тогтоож өгнө гэж. Энэ дээр юу аах вэ гэхээр тухайлбал одоо хүчин чадлаас хамаарат тухайн одоо төслийн хувьд бол нөлөөлийн эрчим нь ямар байх юм, хэдийн хэмжээний талбайг хамрах юм, тэрийг яг аргачлалаараа илүү наривчлаад тодорхойлоод өгнө л гэсэн. Түүнээс одоо юу гэдэг энэ хэмжээний төслийн хувьд бол одоо 10 км, 20 км гэдэг юм уу, buffer zone татна гэдэг юм уу, энэ нь бол жоохон буцаагаад болж байгаа хүндрэл үүсэх учраас энийг бол илүү аргачлалаараа тодорхой болгоод оруулаад өгнө л гэсэн. Тэгэхээр нөгөө мэргэжлийн байгууллага судлаачтай оролцоотойгоор бол энэ тодорхойлогдоод явна гэсэн үг. Зэрэглэл 1, 2, 3-ын тодорхойлт гэж байна. За хэд нэмэр хариулъя? 6 нэмэр тодорхойлж хариулъя. За оюун гишүүний асуултанд хариулъя. Зэрэглэл 1, 2 гэдгийг бол яаж хооронд ялгаж байгааг 7-гийн 9-дэр тодорхойлж өгч байгаа. Өөрөөр хэлэх юм бол тухайн төслийн үзүүлэх нөлөө, төрөл, байршил, нөлөөллийн хамрах цар хүрээнээс хамааруулж зэрэглэл 1, 2, 3-д ангилна гэж авч үзэж байгаа. Өөрөөр хэлэх юм бол ер нь бол олон улсын байгууллагууд бол төслийнхөө зэрэглэл, эрсдлийн зэрэглэлөө бол дэлхийн мөрчил гэмэл 4 ангилж байгаа. 4 ангилахдаа маш их, дунд, бага гэд. За энэ болгоны цаана ямар критерий явж байгаа нөхөөр сая бидүүсийн тодорхойлж өгсөн 7-гийн 9-дэр томьёолж өгж байгаа төслийн үзүүлэх цар нөлөөлөл хэрэгжих газар хүчин чадлыг харгалзан үзэж энэ зэрэглэл нэгүүдийг тодорхойлж өгдөг. За уян гişүүд тодруулъя. Тэрийг бол ойлгол уншаад байгаамаа. Таадтайгаа маргаалтахыг юусоо үсээгүй. Зүгээр 7-9-ийг ингээ уншихаар нөлөөлөл цар хүрээ төсөл хэрэгжих газар нутгийн байршил хүчин чадлыг харгалзнаа гэж. Зэрэглэл 1, 2, 3 гэхээр одоо логикоор ойлгох хэрэгтэй юу? Нэг нь их байвал 1 гэх юм уу? Их байвал 3 гэх юм уу? Тэгэхээр чи энэ альва нэг төслийг ангилах гэж байгаа бол тодорхойлт нь ядаж байх хэрэгтэй юм шиг. Тэгэхээр одоо хэрвээ хилцэхэнд дэмжигдээд явах юм бол энэ дээр одоо зарчмын зөрүүтэй санал жишээ нь одоо оруулж ирэх шаардлагатай гэж би үзэх гээд байна да. Тэгэхээр энэ дээр л хариултаа авчаад цааш ажиллах гээд байгаамаа. Тэгээ хариулт бол өгөөд хэрэггүй, ямар ч тач бол байхгүй байна, тодорхойлт нь. За гишүүдийн асуултаас тодорхой хариулаарай. Ажлын хэсгийг. За Батэрдэн гишүүн асуулт асууя.